Анаа компьютер моолын 13 тавлан гарчаад ирья. Үгүй чи яах гэж байгаа? Энд хүүхдийн ойлын сургалтын газар байгаа гэсэн. Хөө юу сургалт мургалт. За Мишель чи энэ зуны амралтаараа дүүгээ харна гэдгийг мэдж байгаа зү. Үгүй Анаа дүүгээ харнаа. Зүгээр хальт ороод гарчаад ирье. За юун газар юм? Наашра энэ ахгүй юу та. Сайн байна уу та? Оо сайн байна уу? Сайн байна. Энэ хүүхдийн ойдлын. Хөөе. Жаргал. Хандаа. Хэлж ирээ. Гүй. Яг гоё тийм Монгол нэр бодож олмаар байгаа байхгүй юу? Хөөе. Миний нэр Хандаа. Тэгснэ чиний нэрийг Жаргал гэдэг юм чинь хан жар ханжраа. Тийм. Ханжар гэх юм уу тэгээд. Ханжар гэж өгчээл доо. Ханжар брэнд. Ханжар брэнд. Ханжар брэнд. Болох юм шүү. Ханжар хувцсны брэнд. Яа, тэгэл хоёулаа ханжар брэндээ Монголынхаа нэрийг дэлхийд дахинд цуурай туулсан тийм гоё алдартай загварын брэндтэй болно. Найз нь загварыг гаргаад хувцсыг ноё. Тэгээ бас би тэрийг олон хүмүүст зааж өгмөр. Хөөе, ер нь Монголынхаа дээлийг дэлхийд дахинд гоё түгээмээр байгаа байхгүй юу? Тэ Монгол дээл хувцс өв соёлыг гоё түгээмээр байгаа байхгүй юу? Монгол дээлээ өмсөөл дэлхийд дахинд тэ тэгвэл хоёлаа яг сургуулаа төгсөөд энэ жижигхэн бизнесээ эхлүүлээ тэхөө. Тэгээд жижигхэн хэмжээнд тамраал ханжар брэнд. За бид нар гарчаад ирээ. Хамт гарах юм уу? Ихч гэрийн дэлхүр аваа явцсан. Миний эцгээс гарчаад ир. Би нөгөө ягаан заримгаа аваа шүү заа юу. Мэдж байгаа. За хурдлаарай. Хөөе Хандаа. Ихчи. Сая хажуугаар нөгөө нэг жаргалчин зүрхий. Бит хоёр харин зармаг итг гээд. Та хоёр яасан зармаг гэдэнгийн нөгөө дими балай бизнесээ яриад байна уу? Харин тий. Ихчин чамд хэлсэн шүү дээ. Тэр чин бүтэхгүй, явцгүй гэж. Би чамаас нэг арай илүү олон оймс илээсэн гэсэндээ дүүгийнхаа ямар мэрэгжил сонгохыг ихчин шийдчихв. Би чамд хэлсэн те? Дэги. Хой. Нөгөө зармаг чинь дуусчихжээ. Ноон нь авчихгүй. Хөөе. Таагаа яагаад хүн эзгүй хооронд гэр оронд доншуучлаа яваад байгаа юм? Хоёлаа гэснээ ойлороод байгаа юм. Амар ууртай өгдөө. Хоёлаа ер нь юм дими балаа хий хоосон мөрөөдөд явах байлё. Юу гэж байгаа? Жохоо амьдралтай мэрэгжил сонгоё. Тэгээд хоёлынгийн чинь бизнес хөөнө гэж юу яах вэ? Юу ч мэдэхгүй, учраа мэдэхгүй жоох хүүхдүүд хичээл номдоо жоохон цаг гаргах хэрэгтэй юм шиг байна. Ихч жоохон уурлаад байна. Юу яриад байгаа? Хоёлаа сая хамтдаа брэндээ үсгээгээ бүр нэрээ бодож олоод дэлхийгээр нэг явна гэж ярьсан мэдтэй. Юу хоёлаа? Би ямар чамтай гэж ярьсан юм уу? Ер нь чи анханасаа л хувцсны брэнд, загвар зохион бүтээх, юу ч хэлээ ойдол гээл чи л анханасаа энэ бүгдийг сэдээ эзтэй. Би ер нь анханасаа наадхан чинь дуртай байгаачгүй. Би жоохон амьдралтай мөнгө олдог карьертэй мэрэгжил сонгомоор байна. Чи ер нь над бүтггүй дими балаа хий хоосон мөрөөдлөө өөрөө л хөө заа юу. Чи ямар муухай юм. Ханжар. Манай дүү харин зуныхаа амралтаар хүүхдийн ойдлын сургалтанд явъя гэд тэгээд бит хоёр орж ирлээ л дээ. Таны ойдлын сургалт хийсэн юм те? Одоо тийм л олж таарлаа. Нас нь ханжар гэх хүүхдийн ойдлын сургалтын төв нээсэн. Одоо 6 сарын 10-наас шинэ нэлсэлтэй авах гэж байгаа. Танад уу явах гэж байгаа юм уу? Та нэрээ манай их чи сургалтынхаа талаар тайлбарлаад өгөөч тхүү. Би сургалтанд явж болох юм уу? Yes. Ана би яасан үү та? Чи юу? Тий. За тэгээ хайлж авъя.
Манай сургуулийн төвч яг хүүхдийн зуны амралтыг зориулсан байхгүй юу? Хүүхдийн зуны амралтаараа яг ур бүтээлтэй өнгөрүүлэхэд зориулсан. Бүхэл насны хүүхдүүд 8-аас 16 нас хүртэлх хүүхдүүд бүрэн суух боломжтой. За тэгээд сургалтанд бол ойж сурна. Өөрөө загвар зохион бүтээж сурна. Одоо ер нь хүүхдийн бүтээл чадаа тэр гой сэтгэхүйг нэмэгдүүлж өгч байна л гэсэн. За тэгээд гар урлал хийж сурна. За эдгээр дээр бол бас хүний биенээс хэмжээ ард сурна гэх жижиг ингээд чадварууд шүү дээ. Тэр чадваруудыг бүгдийг эзэмшиж сурна. Хамгийн гоё нь болохоор Монгол дээл хантазаа хүүхэд маань өөртөө болон хүмүүстэй гоё урлаж, эсгэж ингээд тэрийг бүтээж бас сурна гэсэн үг. Энэ чадваруудыг эзэмшдэг одоо сургалтын төв байгаа. Жаргалаа. Эсэ. Найз нь тэр үед чамд хэлжсэн үгэндээ үнэхээр харамсдаг. Яг үнэндээ би чин зүрхнийхээ хүсэл мөрөөдлөө хайсан хүн юм байлээ. Тэгтээ найзаараа үнэхээр их бахархаж байна. Чи бүр багтаа ярьдаг гэсэн бүх зүйлүүдээ бодит болгоцсон биз. Үнэхээр мундаг юм аа миний найз. Хүсэл мөрөөдлөө дагсан хизээд бурууддаггүй гэж үнэн л юм байна. Найз нь тэгтээ бас эхнээс нь эхэлт юм уу гэж бодлоо. Үгүй, найз нь хоёр дүүгээ заавал сургалтанд нэрээ сургана заяа. За, би баг өөрөө ч сурд юм уу гэж бодлоо. Үнэхээр гоё тохилог орчинтой. Үнэхээр гоё сургалт юм байна заа. Болно шүү дээ.